За бүгдээрээ сайн уу? Миний өөрөөрөө хайрлах влогийг үзгээд ороод ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ерөнхий өөрөөрөө хайрлана гэдэг зүйл бол хүн болгоны хувьд өөр байдаг. За миний хувьд болохоор илүү энгийнээр хүлээж авдаг болсон. Тэгээд маш их суралцах зүйл юм билээ. Одоо хүртэл би өөрийгөө хайрлах тал дээр суралцаар яваа. За гэхдээ та хэдтэй ерөнхий өөрөөрөө яаж хайрладаг талаарх хид хідэн бас үйлдэлүүдээ хуваалцъя гэж бодож байна. За номер 1-т нь болохоор би өглөө босоод сайхан ингээд амир өөртөө юм талархаад сэрдэг те. Окей, оюунцлаа өнөөдөр чи ингээд нүдэ нэгээд ингээд сэрж ийн гэдэг бол чамд хийх зүйл маш их байгаа шүү. Чи энэ орчлон дээр одоо хийх зүйлдээ ирсэн учраас те өнөөдөр босох ёстой, өнөөдөр хийх ёстой гэд өөрийгөө сайхан босгодог. За тэгээд үүний дараа хамгийн эхлээд би босоод телевизээр хасаагаад одоо яг энэ гоё арт явж байгаа ийм ай байдаг те. Ийм аяыг ингээд маш гоё намуухнаар зөөлнөр сонсох гэж хичээдэг. За энэ бол миний номер 1 өөрөөрөө хайрлах арга гэж би дүгнэдэг. Цараа миний өглөөний цай. За хэрхэн яаж ямар дараалал байгаа гэхлээр эхлээд нэг алхаа ёо. Ерөөдөө ингээд мэдрэмжээр шууд ингээд хүснээр ууж болно. За эсвэл миний болохоор ингээд тагаар нь ингээд 3 уучдаг байхгүй юу. За тэгэнгүүтээ ерөөдөө уус солино. Маш жоохон ус солиод энэ зөвшөөрсөн учраас шууд уучдаг. Ингээд уучдаг бүр. Ерөнхий мама зайсан байдалтай угаад. За энэ болохоор юу юм бэ гэхээр алаа юугаас мэдгүй байх ба хадаад бүр үнэхээр nice. Би ерөөдөө жил гарангийн өмнөөс өмнө хербаг хэрэглэдэг байсан. Тэгээд тэр үед болохоор миний хадаад нэлээд өвчтөж би налаа юугаа бүр ингээд огт өгдөө байлцсан. Тэгээс үл би хербагийн хоолыг ер нь ихээ зогсооцсон тийм веган холтон болж малаа тэгэл гадагшаа айлж маялангуудаа нэлийн өөр хооллолттой болсон. Яваад исэн. Тэгвэл хербагийн хоолыг ингээд ууж тэгэхээр амар гой сэргийг гардаг. Тэг бүр ингээд цаанаас нэгээрээ өөр байдаг тэр мэдрэмжийг буцаа санаад тэгээд би сая нэг 2 сарын өмнөөс буцаад хэрэглэдэг болсон байгаа. Тэгээд өглөө ерөөс ингээд харахад маш амархан нэгээс гэс нариулаад ерөөс ингээд 5 минут ээж байгаа. Тэгээ 2 дугаар уух зүйл маань болохоор энэ урамлын хандтай нариулдаг одоо цай байдаг. За энэ цайг уул зүгээр ингээд сэрэг мэрэг гэж бүр супер заяа. Энэ цайг болохоор энүүгээр ингээд нэг хаалга хийгээд ингээд ерөөдөө ингээд нүрүүгээ бодож хавцтай ч юм уу ингээд уучдаг. Цаашдаа ч гэсэн ирээдүйд өглөөний цагаа одоо мэдээж байнгуун. Тэгээд энэ бол яг хүний нөгөө цаашдаа удаа уцан оршин тохнох амьдрах мэдээж нөлөөлөл нь эрүүл сарвал байх тийм. Ингээд нөхөр тиймүүдээ өглөөний цаваасны дараа энэ цайнаас нөгөө авч явах савнда шүлэг нэг хийгээд авчихдаг. Тэгээд өдөр тэгээ 3 дахь хугацаа зүйл маань сайхан шоколадтай коктейл байгаа. 250. Тэр 300 граммсанд ямар гомддаг гэж бүр ингээд энэ коктейлийг өглөө уучаар тэгээ өдрийнх амар тийм одоо шоколад шийдэм үедээ тах юус шаардлага байхгүй амар гоё байдаг. Үнэхээр nice амттай. Тэгээд энэ нэг өдөр ингээд өглөө уучаар өдрийнх тийм байж шоколад идэхээр үгүй шоколад идэх юус ямар ч юм хүсэл байдгүй. Танаас идэж гэж хүсдэггүй болчдөг. Тиймэр бол үнэхээр супер. За би хербаг гэсэн хэрэглээгүй байх үед болохоор өдөр нэг жоохон стресстэй ч юм уу жоохон хэцүүлж юм бол тойрон байж байгаа хүсэл тэгвэл мэдгүй юм сайн уу. Сникерс энтриг ч юм уу ярьж биш гэх ингээд эсвэл кастандаа мар санагдаад ингээд байсан. Тэгээд энэ хербагийн хоолнд буцаад орсноос ерөөс огтос тийм байх байгаа. Энэ минь бол хамгийн nice зүйл гэж бодож байна. Тэгээд өөрийгөө хайрлах хоёр дахь алхам бол өглөөний цагаа угаалаа. Миний өөрийгөө хайрладаг нэг зүйл бол бясалгал болон йога байдаг. Өнөөдөр өглөө бясалгал хийхээр болсон. Би амьд оршин буйдаа талархаж байна. Би өнөөдөрт талархаж байна. За миний дараагийн өөрийгөө хайрлах нэг алхам бол өдрийн хоолойг бэлдэж авч явах байдаг. За энд болохоор ногоотой бууз болон байцаа ингээд чигнэж байна. Ерөөдөө хайрлан тав өнөр ингээд чигнэхээр гоё болдог. За энд болохоор за дүүпүү болоод ингээд хамгийн сайн сандран бас уураг байдаг. За нэмэлтээр ингээд тэмцээний байцаа маш их дуртай. За тэгээ өнөөдөр болохоор ерөөдөө махан хоол идэхгүй веган хоол идэх гэсэн бодолтойгаа. За тэгэхээр энэ веган юм протеин зов гэдэг ийм мангалсан мах байдаг. За энэ болохоор ингээд шууд идэж болдог. Одоо ингээд ногоогоо жоохон жигэн хуурч агаад дээрэс нь ингээд хийгээл болоо гэсэн үг. Тэгээд өдрийн хоол маань бэлэн болох нэ. Nice. Би та ажтыг харгалаа. Nice. Ийм нөгөө ногоотой намат юм болж байсан баха. Би веган маркетаас авсан. Бүр ингийн мах шиг заяа. Тэгээд шар борцог бол ерөнхийдөө бас номер 1 ураг гэж бас авч үздэг юм байлээ. Тэгэхээр ер нь шар борцог юм ах манайхаа нэлээд сайн шүү хаяа итгэхэд. Тэгээд миний болохоор би нэг өмнө веган болтон бас байсан тий 2 сарын хугацаанд яг цагаан сарын үеэр тэгээд шимт хичээлээ сайн авч чадахгүй байсан юм аа. Тэгээ ер нь бол бас яг одоо нөгөө залуу байсан учраас
ягаад ч юм жоохон тавтаргуудад байсан. Тэгээ гадагшаа аялаж маялхлаар гой мэдмээр санагдал тий. Тэгээс манай гэр бүлийнхэн вега олт энэ төр биш учраас амар нөлөөлт юм байлээ. Тэгээд вега олтом байха байсан. Яг магадгүй ирээдүйд энэ амар том буюу хийж байгаа зүйл юм байлээ. Гэхдээ яг нэг өдөр ингээ гоё вега ол идэх чинь бас амар том буюу хийж байгаа зүйл учраас би вега ол эзэн үедээ өөрөөрөө маш хайрлсан үе гэж боддог байгаа. Тэгэхээр ийм гоё хаппи бодлоор бас хоолоо иддэг. За хоол маань бэлэн болсон. Өнөөдөр болохоор найзтайгаа би уул руу гарахаар төлөвлөсөн байгаа. Тэгээ найздаас нэг аяг хоол бэлдсэн. За тэгээ удахгүй гоё уулан дээр уулзъя. Мэдээж ууланд гарах те агаарслыг гарах гэдэг бол мэдээж өөрөөрөө хайрлах бас нэг хэлбэр. За миний дараагийн өөрөөрөө хайрлахтаа хийдэг нэг зүйл алуул. Заавал ном унших байдаг. За ерөөдөө өдөрт миний хувьд 30 минут ном уншина гэж челленж тавьчихсан. Ер нь нэлээд олон сар болоод хэрэгжүүл явж байгаа. За энэ бол надад маш амар байдаг. Өдөрт 30 минут гэдэг бол өөр өөртөө гаргаж болох хангалттай цаг байхгүй юу? Тэгээд яг хизээвэ гэдэг бол тухайн өдөр та өөрөө сонгох боломжтой. За миний хувьд болохоор өглөө амжихгүй болвол зориод ирээд уншчихдаг. Зайлсхийл ажлын хайж байгаа шууд манай маш гоё юм өрөө бидэхгүй ганцаараа суух боломжтой авсан. За тэр өрөөлөө ороод уншчихдаг. За гих мэд бас өөрийгөө хайрлах зүйлийг хийдэг. За миний хувьд болохоор энэ хайр эрхчлөө ганцаарл гэдэг Ошогийн номыг болохоор одоо бүр нийлэн хууч ирсэн. 2017 онд бас авч исэн байлээ. Тэнгүүд энэ дэр миний хайртай гэр бүл нээлттэй уншиж болно шүү. Цагаана гэсэн 17 оны 6 сард энэ хүн номыг уншсанараа тэгээ өөрийгөө хайрлах, хайр гэж одоо юу энэ талаар одоо хайр гэж юу энэ талаар тэр ойлголтуудыг яг ингээд авч хэлсэн байдаг үе юм аа. За тэгээд энэ хүн ном бол ингээд мэдгүй миний амьдралыг бас ингээд амар гоё өөрчилсөн ном гэх юм уу. Яг тухайн үед би 17 онд те авангуудаа шууд би хэрэгжүүлээгүй те. За тэгэнгүүтээ 17 оноос хойш би баг 21 оны сүүл 22 он болж байхад яг энэ өөрийгөө хайрлах ёстой юм байна те. Хайр гэдэг зүйл ийм юм байт юм биш те. Энэ бол хайр биш юм байна. За энэ бол гэл амар ингээд шүүж тунгаадаг болчихсон байсан. Тэгээд энэ хүн ном бол яг миний амьдралыг бас ингээд зүйлүүд ч гэсэн өөрчилж байгаа. Дээрээс нэмэлтээр би маш олон подкастууд сонсож байгаа. За тэгэнгүүт энэ ном миний амьдралыг өөрчилсөн байт юм байна. За нэмэлтээр ахиад энэ ном юу вэ гэхээр өглөөний өнгө гэдэг ном байдаг. За тэр аль бүр супер ном. Өглөөний 1 цаг өдрийн 3 цагт тэмцэх хэмжээний маш үр дүнтэй байдаг гэл те. Өглөө хүний хамгийн одоо ирч хүчтэй идэвхтэй үр дүн гардаг цаг гэдэг ч юм уу. Энэ хоёр ном бол миний амьдралын бас одоо хамгийн чухал хоёр ном. За тэгээ та хэд энэ хүн номноос бас нэг маш гоё чухал хоёр ишлэгийг уншаад өгье гэж бодож байна. За энэ дээр болохоор би бүр ингээ өөрөө тэмдэглэсэн байна. Өөрийгөө хайрлахаас бүү өөрийгөө бүрэн хэмжээгээр нь хайрлаа гэсэн байна. Тэгэхээр эхлээд өөрийгөө яндаа хайрлаад нэмээ бодсон хэрэг ч юм уу. Энэ юу юм манайхан биш шүү. За ингэж юусоо болохгүй. Эхлээд өөрийгөө хүндлэж, хайрлаж, өөрийнхөө төлөө зөв үйлдэлүүдийг хийх чинь л одоо өөрийгөө хайрлсан нэг хэлбэр байхгүй юу? Тийм болохоор өөрийгөө хайрлах гэдэг зүйл амар хүнд зүйл биш манайхан. Зүгээр өөртөө зориулаад хоол хийгээд идэх, өөртөө зориулаад өөрийнхөө төлөө нэг 10 минут тасгал хийх те. Одоо дуртай магадгүй киногоо тавиад үзэх, дуртай номоо унших, дуртай бүжгээ бүжиглэх юу гэдгийг, дуртай контент хийх. Гэхдээ тэр зөв зүйлийн төлөө, гоё эрэг зүйлийн төлөө хийж байгаа энэ үйлдэлүүд чинь л өөрийгөө хайрлах байхгүй юу? Гэж миний хувьд энгийнээр хардаг байгаа. За ихэд нэг үг байна. Энэ дээр болохоор ингээ ногоон дээр тэмдэглэсэн байна. Хайр чамаас өөрөөс чинь эхэлдэг. Тэгсэн цагт түгэж одоо дэлгэрч чаддаг гэсэн байна. Тэгэхээр энэ бүр ингээд амар гой зүйл байгаас тээ. Эхлээд чи өөрийгөө хайрлаад эхэлчих. Өсөөсөөгөө тэр чинь өөрөө дэлгэрээд ингээд бусад хүмүүс сайн сайхныг түгээгээд ингээд амьдрч боломжгүй байлаад ирнэ л гэдэг санаа байна тээ. Тэгэхээр өөрийгөө хайрлсан цагт тэр бусдыг хайрлах гэдэг зүйл дэлгэрч чадна гэдэг амар гой санаа байна. Тэгээд энэ Ошогийн ном бүр үнэхээр супер хүн амьдралдаа заавал уншиж баг үзэх ёстой номын нэг гэж л миний хувьд бас хэлнэ. Тэгээд миний хувьд ингээ өөрийгөө хайрлах тал дээр суралцаж одоо байгаадаа өөрийгөө хайрлаж эхэлж байгаадаа би маш талархалтай байдаг. Тэгээ хүн бас нэг талаараа амьдрал ингээ талархах тусам өөрийгөө хайрлах тусам амар гоё юм гэгээлэг ертөнцтэй болж эхэлдэг. Түүнийг за найз маань ирсэн битээр явж гоё найз. Жинхэнэ гоё найз байгаа. Битээр өнөөдөр жинхэнэ чийл байж байгаа өдөр гарч ийн те. Nice. Гоё байна. За хай хөөрхнөө өөрийгөө танилцуулаарай. Булгаа байна. Манай булгаас гоё влог хийдэг шүү. Харин тийм яа одоо баг жил хийгээгүй. Энэ бол хувь тайлбар юм. За nice. Тэг амьдралынхаа нэг гоё дурсамжтай өдрийг бүтээх гэж байна. Өнөөдрийн влог маань болохоор одоо хэрхэн өөрийгөө хайрладаг вэ нэртэй влог гэхгүй юу? Тэгээд за ерөөдөө би болохоор өөрийгөө хайрлах гэдэг зүйлийг амар энгийн зүйл гэж хүлээж авч үлддэг. Тэгэхээр найзаасаа гоё ингээм бишмээр явж яхад нь асууж ийж идэж чинь. Тэгэхээр одоо манай булгагийн хувьд өөрийгөө хайрлна гэдэг
яг ямар зүйл юм бэ? Чи хэрхэн өөрийгөө яаж хайрладаг вэ? Талаар гоё хуваалцвал гоё молоо гэж бодож байна. За баярлаа. Гэтэ энэ чинь амар миний хувьд амар тийм философик асуулт байна. Харин тийм ер нь бол өөрийгөө хайрлана гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог бах тий. Би болохоор нөгөө өөрийгөө хайрлана гэдгийг болохоор ер нь өөртөө таалагдах гэж л амьдрна. Тийм өөртөө таалагдах гэж л амьдрна гэж бодож байна. Бусад хүмүүс одоо юу гэж хэлэх нь хамаагүй тий. Тэр чинь ингээд аав ээж чинь ч байна уу тий. Сайн найз чинь ч байна уу. Нөхөр чинь ч байна уу. Одоо чиний одоо тэр үйлдэл дуртай дургүй нь хамаагүй чи дуртай чи happy л бол тэрийг ингээд амар зоригтойгоор өөртөө үнэнч байгаад гоё ингээд хийгээд тэгэж амьдрахыг л гоё өөрийгөө хайрлах гэх хаа. За бит хоёр гоё хуулан дээр гараад бэлэн бас идмэр санагтаад миний хувьд нэг чизкейк гэцсмиг авчлаа. Тэгээд гоё green chili-тэй найз манад авч өгч юм. Nice. Баярлалаа. За. Nice. Тэг н угаасаа ийм гоё. Баршилтай болохоор. Ингээд гарвал хурдан багаз дээрээ хурдан харчин. Тэг энэ модон донд ороод заяа. Гой сууж мухараа. Тэр би намар нэг сүлдэг энэ хэсгээр гарсан. Гарч байна. Гоё гэж байна. Тэр чигээр бүр гоё харагдаад. Тэр чи огцом гарвал гоё яваад тээ. За. Болохыг цэнэгч тосч байна. За уулын хоолцоо мэж гоё шүү тий. Nice. Гоё бүр амар идмэр харагч. Би бүр энэ юм аа амартай. Байцаа гоё те. Гоё юм. Гоё юм. Тэгэл хувь тайлбарлаа. Хоол ичнэ. Хараад өгшөдөх юм. Юу гэж мэдэхгүй штэ гэж. За миний дараагийн өөрөөрөө хайрладаг алхам болохоор ер нь ингээд маш бичдэг болсон байгаа зүйлүүд ингээд хүсэл мөрөөдөл зорилгоудаа. Тараа. Энэ болохоор 2024 онд бидний биелүүлэх гол зорилгоуд гэдэг юм нөгөө бэлдэг хүсэл гэдэг нэг юм пэйжүүд юм байлаа. Тэндээс л болохоор юм гой юм зурагнууд юм бодит зурагнууд одоо ихэд бол хөтлөж авдаг гэсэн үг юм самбар момбортай. Тэгээд ерөнхий гэр бүлийн хүслийг бол ингээд авчихсан. Тэгээд дүүб дээрээ болохоор тэн дээр хүсэл мөрөөдлүүдээ ер нь 24 онд биелүүлэх хүслүүдээ яг ингээд хийцэн байдаг байхгүй юу. Тэгээд миний болохоор нөгөө илүү гарсан зургаар нь надад нэг гэртээ гоё шин дэвтэр байсан. Тэнгүүд энэ дэвтэр дээр ерөнхийдөө ингээд зурагнуудаа ингээд наацсан. Тэгээд энэ дээр болохоор ингээд наачдаг. Тэгээ ард нөгөө тайлбаруудыг болохоор өнөөдөр би бичнэ. Ерөнхийн нөгөө 22 оны хүсэлтэд нэлээд олон юм оруулаад тэн дээр бичсэн байсан. Тэнгүүд сүүлд нэмэлт ингээд хүслүүд ингээд бодогдоод орж ирээд идэм байлаа. Тэнгүүд нэмэлт хүслүүд дээр болохоор гоё зурагнуудаа наасан. Өнөөдөр гоё бичих гэж байна. Гоё ингээд төлөвлөө. Тэгсэн чинь 24 оны хүсэлтээр найзлаад олноо гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн ингээд фитнес тавьдаг юм ээ. Хамт фитнес тавих юм байна. Тэгснээр нэлээд номын жоохон нэлээд ухаалаг хөдний шилмэлтэй ухаалаг залах шиг нугасаа ухаалаг хүмүүс гоё шүү дээ. За гих мэт ингээд шинэ олон гоё найзтай болно гээд гоё зүйлүүдийг наасан байна. Одоо ингээд харсны голын тайлбараа юу гэж хэлчихвэ гэхлээр за ерөөдөө ийм гоё ингээд тий найзлуудаа болсон. Миний найз залуу ийм ингээд болсон байна. Дандаа болцсноор бичин гэсэн үг байхгүй. За тэгээд би шинэхэн ийм бизнес эхлүүлсэн байна. Үйл хөдлөлийн салбарт ингэж амжилт гаргалаач гэдэг юм уу тий ингээд босноор бичгээр амар гоё бэлдэм байлээ. Би өмнө нэг Дубай руу анх ингээд бизнес аяллаар явж ирчээд тэмүүтээ шууд дараа нэг юм Бурж Халифагийн амар гоё том зураг авчирсан байсан. Иймэрхүү хэмжээтэй. Тэгэхээр тэгснэ би тэрний ард нь ингээд 2020 хэдэн онд гэлээ ингээд Дубай руу явж бизнес аяллаар ингээд 3 сар ч гэлөө би ингээд ажилласан байна гэж бичсэн. Тэгснэ дараа нь ингээд яарсан чи яг тэр хүсэл биелсэн ч гэдэг юм те ингээд бодтой ингээд зураг мурагтай ер нь хүслүүд амар гоё биелдэм байлээ. Тэгээ энэ дээр болохоор гэр бүл харилцаа, эрүүл мэнд, карьер, бизнес бүтээл сэтгэлээ. За тэнгууд их сонирхолтой зүйлүүд энэ дээр их хүн заяа. Юу байна вэ гэсэн чинь өглөө 5 цагт одоо ингээд босдог болсон байна гэсэн байна. За босдог байгаа, боссоор байгаа. За тэнгууд шүдэ үзүүлнэ гэсэн байна. Шүдэ үзүүлнэ байгаа. Хербагийн бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн яг хэрэглээд эхэлсэн байгаа. За тэнгуудээ за эмэгтэйчүүдэд үзүүлэх гинэ үзүүлсэн. За энийг гоё найз нөхдөд дээр заяа ангууш найзтайгаа нөхөрлийн талаар влог хийсэн байна гэсэн аахгүй. Снипперийг саяхан влогод заад яг ингээд хэдхэн онж юм. Гэхдээ энэ нь яг нөхөрлөл гэхээс илүүтэйгээр. Гэхдээ яг бараг л нөхөрлийн влог юм аа. Яг нөгөө гоё нөхөрлийн влог битээр бичсэн тэгсэн чинь нэг файл гараад байгаа файлдсан. Гэхдээ яг маш гоё үнцэнтэй влогийг битээр цацсан байгаа. За тэгэнгүүтээ
Universal Studio орно гэсэн байна Бээжингийн. Тэгтээ нэг сард Universal Studio орж чадаагүй. Тэгтээ Бээжин ороод ирсэн байгаа. За тэгмүүд YouTube дээр хөвгний хөгжлийн талаар влог 15 минутанд багтааж ийнэ гэсэн байгаа. Тэгсэн чи ихний влог бол ерөн цацаад эхэлсэн. Эмэгтэй хүн гэж юм бэ гэдэг талаар влогоос орсон. За тэгээ рейсийг болохоор 7 хоногт одоо 7 хоногт 3 удаа хийнэ гэсэн 3 байтугай хийж байгаа. За тэгээ газрын теннис фитнес belly dancer хичээлнэ гэсэн. За belly dance биш гэсэн миний үед банжи фитнесээр хичээлж байгаа. Гэх мэт одоо ч ингээд 5 сар болох чинь тий. Тэгэхээр бас нэлээд өгслүүд ер нь аль биелсэн байгаа. За гоё бичээд дууссан. За би өглөөний энэ мөчөд би бүр ингээд хамгийн дуртай энэ гоё тэнгэрийн хаяаг харах тий. Бүрийн агарыг үнэрлээд ингээд цонхоо онгоолгоё. За миний өөрийгөө хайрлах нэг дараагийн алхам бол өглөө 5 цагтаас 6 цагаас салаанд цаг авах байдаг. Энэ бол Монголд бас хэрэгжиж болдог. Нэг жилийн нэг шүү манайхаа. Яг 6 цаг болж байна. Энэ яах. Яргүй. Стэйс нь нэрсэн. Дараас орчих. Тэрэг цагтаа зөвхөл. Би шиг ингээд нэг юм гол шиг. Гоёш. За ингээд миний өөрийгөө хайрлах харах алхам маань юм байлаа. За би тэгээд өмнө нь болохоор нэг ном уншиж яхад билүү подкаст сонсож яхад юм болов ийм үг байдаг хгүй юу? Энэ хорвоо ертөнц дээр хамгийн үсгэлэнтэй сэтгэл татам зүйл бол өөртөө итгэлтэй өөрийгөө хайрлах явдал юм а гэдэг. Тэгэхээр энэ бол бүр ингээд бас үнэхээр гоё үг яг миний одоо яг амьдрал гэдэг юм уу би ер нь амьдралдаа маш их бодож явж байгаа үгний маань нэг гэсэн үг. Тэгээд хүн өнөөдөр ганцхан амьдрахаар ирсэн байж тий тултал нь өөрийгөө хайрлаж хүндлэж өөрийнхөө төлөө гой сайхан эерэг зүйлийг хийхгүй бол харамсалтай өстэй тий. Тэгэхгүй нийгмийн бүхэл муухай зүйлийг хийгээл хин нэгэнд төвөг удаал сөрөг байгаад байвал өөрт ч ихсэн амар тохгүй хин нэгнийг мэдээж тохгүй байдалд оруулж хин нэгэнд тэгж муухай сөрөг зүйлийг түгээгээд бид нэр яах юм те. Тийм болохоор гоё өөр дээрээ ажиллаад маш гоё өөрийгөө хайрлсан, хүндэлсэн нэгэн байгаараа гэж миний хувьд та бүхэндээ хүсэж байна. Тэгээд би ирээдүйн амьдралаа төсөөлөхдөө хамгийн гоё хайрлагдсан нөхөртэй, хамгийн хайрлагдсан үр хүүхэдтэй маш гоё гэр бүлийг зохицлоохыг хүсдэг. Тэр ч утгаараа ерөөсөө амьдралд яартаггүй би эхлээд өөрийгөө таньж мэдэх ёстой, өөрийгөө хайрлаж сурах ёстой гэдэг учраас ингээд одоо хүртэл ингээд суралцаад явж байгаа. Тэгээд энэ цаг мөч маань надад амар үнцэнтэй байгаа. Үнэнхээр үнцэнтэй байгаа. Өөрөөсөө байж сурна гэдэг бол өөрийгөө хайрлна гэдэг энэ амьдралын асар том бүр номер 1 бараг сурах зүйл гэж би хувьдаа бодож байна. Тэгээд энэ влогийг маань дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Өөрийгөө хайрладаг, үн цэнтэй нэгэн байгаарай гэж хүсье. Баярлалаа.